Үйлдвэр одоо ашиглуулдаг чинь мэдээж энэ дээшээ явж байгаа хог биш үү? Энэ хогийг чинь одоо жишээ нь энэ кордон цаас байна. Энэ хогийг чинь бид нар чинь бүгд энд ялгаж аваад дахин боловсруулах одоо үндэсний үйлдвэрлэл биш үү? Тэрэнд бид нар буцааж өгч чинь энэ чинь ямар ч хэрэггүй дээр очих юм бол буцаад бологдоод хаягддаг хог байхгүй юу? Тэгээ манайх чи одоо хогны орж иж байгаа хогны за 30-аас 40% нь бол буцаад чинь эргээд ашиглагдах руугаа явчихж байгаа байхгүй юу? 30-40% нь нэг хэсэнд бол мөнгө болж байна гэсэн. Гадна талын энэ гашаа байна шүү дээ. Тэр айгүй намхан гашаа байгаа учраас салхи хог хийсэд байгаа. Тэрийг нэмж өндөрлж өгөөч гэж торон гашаа юм уу битүүмжлэгчээр хийж өгөөч. Нэгт нь хоёрдугаарт нь бид нар ажилчдын эрүүл мэндийн ахуй байдлыг олохын тулд усанд орох юм дүүш хийж өгөөч. Гуравт нь гэх юм бол галтгоо болон хурдын танхим хийж өгөөч. Ийм л юм шаардлагатай байсан. Тэгээд дутуу барьсан энэ нөгөө гадна талын хоолой өндөр хоолой молоо биш үү? Тэг чинь хогон салхинд хийстэй тэдэн дээр нарийн хоолойнууд нэмэлт хийж өгөөч. Одоогоор бол бид нэр галтгоо байхгүй гадна хажуу талын үйлдвэрийн галтгоонд юм уу бид зөөврийн хоолоор бид галтгоо хийж байгаа. Хамгийн нэг тийм байгаа. Хоёрд нь бол энэ усанд орох, дүүшинд орох тийм бэлтгэх юм хийж хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл ажилч чинь зөвхөн гараа угаагаад явж гин энэ хорттой нөхцөлд ажиллаж гин, заваа бохир газар ажиллаж гин. Тэр усанд орох дүүш хийж өгөөч л бид шаардлага хамгийн түрүүнд тавьсан.